Music. Hi guys. Шинэхэн бичлэгтэй тавтай морил. Тэгээ би нөдөгийн бичлэгтэр айгу тухтаа сууж байна ингээд хоол хийжтэй гом бэлтчихсэн. Тэгээ сайхан уух юмтайгаа тухтай суугаад таадтай хоб бацгах чинь. Юуны хоб бэ гэхээр ховч гэжтэй өөрийнхөө story time гэх юм уу? Өнөөдрийг хүртэл хийж үзчихсэн ажлуудынхаа талаар ярих чинь тэгээд яг тэр ажлуудаас юу ойлгож исэн, юу нь хэцүү байсан, юу нь гоё исэн гэж сайхан хоб бацангаа ярих гэж бодлоо. Ер нь ингээд сонсоод TikTok-оор би аягүй юм story time-ууд үзчихсэн бохгүй ингээд ажлын газрын хүмүүд ч юм эсвэл нөгөө нэг өрөөний roommate энэ төр гээд тэгээд би ер нь ийм story time хий та гэж бодож жагаад тэг яг нуурыг харж гинөө TikTok, Instagram дээр хий гэхээр арай богиндоод тэгээд надад ярих юм амар их байгаа болохоор би YouTube дээр хийж ин тэгэхээр энэ удаагийн бичлэг бол яг юм таадаг нэг тийм хэрэгтэй юм бол ярихгүй зүгээр сайхан хантай байх бах би өөрөө юм хүний ярьж байгаа бичлэг үзэх аягүй дуртай тэгээд юм сонсмоор ч юм эсвэл ингээд одоо зүгээр л хантай баймаар үйл юм бичлэг үзээрэй. Тэгж эхлээд энэс нэг баят аваад. Би ер нь 10 жилээ төгснөөсөө хойш 4 ажил хийж үтсэн. 2 нь болохоор Монголд хийжсэн. За 2 нь болохоор одоо хийж байгаа ажил. Тэгээд яг би энэ дөрвийн талаар ярья. За хамгийн ихнийх нь болохоор би 10 жилээ төгсөөд 6 сар төгсөөд 9 сард нь англи хэл багш хийжсэн. За тэр үед болохоор IELTS-ийн оноогоо авсан байсан. IELTS-ийн 7 оноотой байсан учраас ярилцлага өгөөд ерөнхийдөө шууд авсан. Тэр сургалт болохоор ийм тусгай хөтөлбөрөөр заадаг газар байсан бохгүй. Тэнгүүт ингээд бүх хөтөлбөр нь цаанаасаа одоо тухайн газраас ирчдэг. Тэнгүүтээ бүх юм ингээд онлайнаар ийм хөтөлбөр интернет байж байгаа. Тэгээд тэр лгөө ороод ингээд бүх юм нь автоматцсан. Ер нь л айгүй амар газар байсан. Тэгээд тэр ажил бол яг үнийг хэлэхэд миний хийжсэн хамгийн одоо айгүй ажил байсан. Яагаад гэвэл мэдээж багш гэдэг чинь толгоогоо ашиглаж байгаа ажил шүү дээ. Одоо физикал биеийн хүчний ажил биш, оюуны хөдөлмөр гэх юм уу? Тийм учраас одоо би хамаагүй хамгийн одоо амар ажил нэсэн. Би тухайн үедээ одоо зааж исэн сурагчтай болохоор өөрийгөө намайг хитэн гэж асуужсан бохгүй манай нэг сурагч. Тэгээд би хитэн шиг харж байгаа гэсэн чинь намайг 18 гэдгсэн. Тэгээд би технээс 18 байсан тэрээд. Гэхдээ би одоо нөгөө эцэг их мэгтэйтэй очиод ингээ надад 18-тэй хүн заагаад ийна гэдэг юм бол эцэг их нь бас тий юу вэ чи одоо миний зааж исэн хүүхдэд 15-тай байсан бохгүй. Тэгээд одоо 15-тай хүүхдэд нь 18-тай хүн зааж ин гэхээр нэг юм хүлээж авахгүй гэж магадгүй гэж бодоод би тэгээд их сургууль төгссөн ингээ худлаа ярьжсэн. Тэг яг уу одоо хэрвээ тэр хүүхд үзчихвэл sorry. Гэтэ ер нь бол зааж исэн төвшин нэлээд баг төвшний ер нь бол анхан төвшнөөс дунд төвшин хүртэл байсан бохгүй. Тийм учраас ер нь бол заахад тэр одоо хичээлийн агуулгын хувьд бол ямар ч асуудал байгаагүй. Тэгээ хамгийн нийтдээ миний хичээл ордог 2 хүүхэдтэйсэн. Тэр ер нь бол өмнө нь ажилладаг байсан менежерийн алтай юм шиг байгаа. Айгүй олон цаг дээр ингээ анги нийцсэн. Тэгээд гэсэн чинь тэр хүүхдүүдийнх нь одоо ангийнх нь тоог гүцэхгүй нөгөө анги нь эхэлсэн байдаг. Тэгээд аль хэдийн бүртгүүлсэн хүмүүс нь одоо өөр анги руу орох хэцүү. Тэгээд 2 хүүхэдтэй анги байсан. Тэгээд яг 2 хүүхэдтэй ч гэсэн яг л ингээд бүтэн ангид орж байгаа юм шиг юм бэлддэг байсан болохоор тэр хүүхдийн тоо бол нэг ялгаатай байгаагүй байх гэж бодож байна. Тэгээд яг би тэнд нэг сар гарна л ажилласан. Тэгээд намайг гарснаас хойш тэр ангийг өөр анги руу шилжүүлсэн ч юм уу тараасан юм шиг байгаа. Угаасаа яаж 2 үнэтэй ангид ороод явах вэ? Бас хэцүү шүү дээ. Тэгээд тэр ажлаас би юу сурсан бэ гэхээр ийм professional юм албан ёсны байхыг сурсан гэх юм уу? Одоо би чинь дөнгөж 10 жилээ төгсөж байгаа шүү дээ. Тэгэл тэгэнгүүт ийм хүмүүстэй professional одоо ийм албан ёсны хандах одоо зааж байгаа хүндээ ч гэсэн яг үндэ би ингээд сурагчаасаа 3 насаар л ихж байгаа байхгүй юу? Тэгсэн ч гэсэн ийм би багш шүү гэд нэг ийм албаны харилцах гэх юм уу? Тийм ажил дээр хүнтэй яаж харилцах ёстой тэрийг ер нь л ойлгосон. Тэгээд энэ ажил заяа яг цагийн ажлын хувьд бол нэлээд хүрхэн өндөр цалинтай. Яг үндсэн ажиллаараа хийн гэх юм бол жоохон хэцүү. Яг энэ ажлыг хийгээд хүүхдүүдэд хооллоод ингээд амьдралаа босгоно гэдэг юм бол жоохон хэцүү. Гэхдээ яг над чигтэй ийм сурах зүгээр ажил хийж үзье гэсэн хүнд бол нэлээд өндөр цалинтай ажил байсан. Тэгээд энэ ажлаа дуусгаад би ер нь л энэ ажлаа яагаад болсон бэ гэхээр би момшуу өгөхгүй. Тэгээд момшуу маань ажлын 5 өдөр
өдөр 3-аас орой 9 хүртэл ингээд 6 цагийн турш матфизик үзээ. Тэгээ ингээд нэлээд юм шахуу темптэй, шахуу цагийн хуваарьтай явах байсан болохоор бас ажиллаа их боломжгүй болоод тэгээд гарсан. Тэгээд момшуугаа өгч дуусгачаад момшуудаа тэнцээвөө. Тэгээд момшуугаа өгч дуусгачаад 2 дахь ажиллаа хийж эхэлсэн. Төгснөөхөө дараа жилийн зун нь баристагаар ажиллаж үзсэн. За нэг кафед ажиллаж үзсэн. Энэ кафе нь болохоор юм франчайз, олон улсын франчайз биш. Ийм хувийн кафесэн гэх юм уу? Тэр надад айгүй таалагдсан. Би яг ингээд ямар ч гэсэн за баристагаар ажил хий гэж бодоод ерөнхийдөө гадаад явсан ч гэсэн ингээд кофе хийгээ сурсан байх надад хэрэгтэй ах гэж бодоод тэгээд ийм жоохон цэвэрхэн ажил юм шиг санагдаад ямар ч гэсэн баристагаар ажил хийгээд кофе шопод ер нь хажигсан баггүй. Тэгээд тэгсэн чинь одоо кафе бинэ энэ төрт бол айгүй их цагийн ажилласан. Гэхдээ одоо цалин нь айгүй бага санагдаадсан. Тэгээ хүмүүсээс сонсох нэ ч гэсэн кафе бинэ ер нь жоохон дэмий шүү. Ер нь франчайз кофе шопууд хэцүү байдий шүү. Цалинч багтай. Тэгээд ажил нь ч гэсэн их мэх гэж айгүй сонсч байсан. Тэгээ би за ер нь бол юм франчайз биш, юм хувийн жижиг кофе шопууд руу аплай хийж үзье гэд нилээ их бас аплай заа нилээ их ажил хийж явсан. Тэгээд тэгсэн чинь нэг газар орсон. За гэхдээ энэ манай гэрээс амар хол байсан заяо. Манай гэрээс баг 7-8-9 км ч илүү нэлээд хол газар исэн. Тэгээд яг уу чадна гэдээ ажилд орсон. Тэгээд энэ газар бол надад амар таалагдсан. Яг нэг хүнээс бусна. Ерөнхийдөө яг ажилд ороод кофе хийж 3 өдөр дадлагт гарсан баггүй юу? 3 өдөр дадлагт гараад 3 өдрийн цалингүй лөө. За юм 3 өдрийн дадлагт гараад тэгээд яг ажилтангаар орсон. За тэгээд тэр дадлага өдрүүд oh my god би бүр гайхсан. За эхний дадлага өдөр бол ингээл гайг байсан юм. Ингээ сайхан завтай байж магаал. Тэгээд тэгсэн чинь 2 дахь өдөр нь oh my god би яг юунд ороод ирвэ гэж утсан заяо. Яагаад вэ гэхээр би өмнөх хийж үтсэн ажил маань багш байгаа шүү дээ. Тэнгүүд багш гэдэг чинь ингээл сайхан сандал дээр сууж байгаа заах үедээ ингээл бос заачаал тэгэл ингээл сайхан суугаа байж идэг ажилласан бохгүй юу. Тэгсэн чинь би нөгөө баристагаар орсон чинь өдрийн ингээд 8 цаг ингээд босоогоороо байгаад яг сандал байдаг л та. Гэхдээ ингээд тийм суух зав гарахгүйсэн заяо яг тэр өдөр. Тэгэл бүр ингээл 8 цагийн турш босоогоороо тэгэл амар их юм хийгээл орой ингээл цэвэрлэгээ мэрхийгээл тэгэл би яг тарчаал гэрлүүгээ харах гэсэн чинь манай гэртээ амар хол тэгэл ингээл автобусаар явж бүр амар удаа явал. Тэг гэртээ байсан чинь миний хөлбөр амар өвдөжсэн заяа. Тэгэл би яг юунд орчваа? Би яг энэ ажлыг хийхин зөв гэд. Би тэгээд миний санджаагаар дадлагын өдрөө цалингүй байсан гэж санаж ин. Тэгээд би ингээд ямар ч цалин авахгүйгээр өөрийгөө ингээд зовоод байгаа юм бахтаа гэдэг яг дадлагт гарч байхдаа итгэж бодчихсон заяа. Тэгээд за хурдан цалингаа авч эхлэхээс ядаж ингэж зовж байгаа бол ядаж цалин авч зовх юмсан гэж бодож исэн заяа анхандаа. Тэгээд дадлагын 3 өдөр дуслаа. За тэгээд яг жинхэнэ ажилд орлоо. За тэгсэн чинь жинхэнэ ажилд орсон чинь би өглөө ганцаараа гарахаар байсан заяа. Тэгээд ингээд өглөө одоо кофе шопоо нээгээд бүх юмнуудаа асааж масаагаал тэгэл гарна гэд. Яг өглөө ерөнхийдөө хүн багтаа байдаг гэж үздэг юм билээ. Би өглөөний 9-өөс өдрийн 3 хүртэл илүүтэй тийм ээлжтэйсэн эхний хэсэгтээ. Тэгээд тэр ээлжинд бол нэг амар ачаалттай бол биш заа. Ер нь бол энэ газар ингээд ийм шопинг мол дотор байдаг гэсэн баггүй юу? Тийм учраас тийм амар ачаалттай байдаггүй. Тэгээд нэг юм цайны цаг марч юм уу тийм үеэр л их хүн орж ирдэг. Тэрнээс иш бүр юм байнгын тасралтгүй хүмүүнтэй биш байдаг гэсэн болохоор ер нь бол ачаалын хувьд гайг байдаг гэсэн заяо. Тэгэл ер нь хөөрхөн байла. Тэгэл тэгсэн чинь нэг юм ахлах бариста гэдэг хүн орж ирвэ. Ахлах бай яг уу би дөнгөж орж ирсэн тэр хүн намайг орж ирэхэд 3 сар ажилласан байлоо да. Одоо бодох нэг тийм удаан ажиллаагүй заяа. Тийм хүн байгаа хгүй юу? Тэгвэл яг уу яг тэнд байсан баристанууд дундаас хамгийн удаан ажилласан. Тэгээд ахлах бариста байсан. Яг уу угаасаа одоо дараа нь орж ирж байгаа одоо би шинэ бариста гамч надад зааж сурах нь ойлгомжтой хэрэг. Тэгтээ бусад бариста нар нь зүгээр зааж болоодсан. Тэгтээ тэр яг бариста бүр амар муухайштайсэн заяа. Бүр яг үнэхээр муухайштайсэн. Тэгэл ингээл би бүр дандаа загнуулдаг заяа. Тэгээ ингээд ажилдаа очихдоо өнөөдөр бас юу загнуулах вэ? Өнөөдөр яаж загнах вэ гэж би амар юм айц хүчтэй очдөг заяа ажилдаа. Тэгээ би ч одоо тэр үний хүүхэд дүүн биш зүгээр яг юм шинэ ажилчнаа бүр яг юм тол нүүрдгүү загнадаг байсан заяа амар санаа. Тэгэл ингээл ажил дээр загна, тараа явж байгаа ч гэсэн чатаар хүртэл загна. Тэр бол яг ийм ажлын байрны дарамт байдаг гэсэн заяа яг тэр үед. Тэгээд яг хуу манай захирал айгу гой хүн байсан тул та дэдгүй байдаг гэсэн. Тэгээд одоо захирал болон одоо галтгоонд дэдэг хичнээн энэ айгу хөрхөөстэй айгу гой хүмүүс байдаг гэсэн. Тэгээд намайг ингээл нөгөө
тэр ахлах баристыг ер нь муухай ажлыг бүгдээрээ мэддэг заяа. Тэгэл ингээл намайг янз бүрийн гоцаад ер нь яаж ийм муухай ажиллаж гин үү, загинж гин үү, давраад ивэл хэлэхээрээ ер нь жоохон муухай стаж юм тэр гэж хэлдэг байсан. Тэгээ би яг ер нь гүрийнгээ ботсон байсан болохоор гайг багуу гэдэг ер нь жоохон гүрийсэн. Тэгээд яг эхний 1 сар л амар хэцүүсэн заяа бүр ингээл. Ажилдаа очих бүр амар зургуулаад ёо очиол одоо загнуулна да. Юу дутуу байна гэж загнах бол гэл бүр амар ядаргаатай байж байгаа л. Тэгэл сүүлийн сар бол ер нь бол дасаад за ингүүл одоо өглөөд идэг, ингүүл загнаад идэг гэж мэддэг болсон. Тэгэл болох юм хэлэхгүй байх үднээс нөгөө юмнуудаа хийдэг болсон. Тэгээд ээлжч их айгу хол болсон байхгүй юу? Тэгээд сүүлийн 1 сар болохоор би ажлын 5 өдөр 3-аас орой 9-10 хүртэл ажилладаг байсан. Тэгээд ажлын 5 өдөр ажиллаад хагас өдөр ээлж солилцдог байсан болохоор яг ер нь юм уулзах нь айгу багассан болохоор яг тэр одоо бариста бол сүүлийн үеийн асуудал байхаа болсон. Би бүр ингээд нэг удаа найзаагаа ажил дээрээ дуудсан. Манай найз ингээд таны ажил дээр ч очиод гоё ингээд уух юм авч уу ингээд хичээлээ ингээд таны ажилтаа чинь танилцээгээд. Тэгээ манай найз ирсэн чинь намайг бүр ингээд нүүр нүдгүй загнаа ажилласан заяа. Яагаад загнасан бэ гэхээр заяа. Манай кафед French kiwi juice ихчирсэн баггүй юу? Тэгээд би ингээл бүр ингээл анх ингээл харчаал би бүр амар гайхсан заяа. Ой ямар хөөрх ихч вэ гэл бүр амар хөөрх ихч заяа. Тэгэл би ингээл яах байгаа юм бол гэл гайхсан чинь яг хамтарч ажиллах гад ажил ярих гад ирсэн юм байлээ. Тэгэл би ингээл тэгэл гэсэн чинь манай захирлын найз нь гэх юм уу одоо галтгоонд идэг ихч хурж ирээд уулзаад одоо ийм химээр байна ингээд ажиллаа одоо ажлын яриагаа хийгээд тэгээд French kiwi juice Мишель тэгч чинь дандаа американо уудэн штэ. Тэгээд юу уух вэ гэсэн чинь американо ууя гэд. Тэгэл би американо бэлтжила. Биш эспрессо бэлтжижсэн. Американо биш эспрессо авъя гэсэн шүү. Тэгэл эспрессо шот уудаг. Тэгэл би эспрессо шот бэлдээд. Тэгээ ерөнхийдөө бол би тухайд кофе яаж хийхээ бол мэддэг болсон байсан. Гэхдээ мэдээж сар хийж байгаа хүн чинь тийм амар лаг кофе бол хийхгүй штэ. Ямар ч сан юм хүнд өчгөр бол кофе хийдэг байсан. Тэгэл би кофегаа хийгээл эспрессог юм жижиг аянд хийдэж штэ. Ийм аянд хийдэг. Тэгээд би эспрессоны аяг хайсан чи бүр байдгүй заяа. Би бүр дээгүүр доогоор баахан хайсан. Тэгээд бүр эспрессоны аяг байдгүй. Яаж юм болоо гэж би бүр энэ тэмдэггүй бүр амар хайгаад. Тэгээд би бүр ингээд олдохгүй болохоо би бүр амар удаад тэгээ яана одоо ингээд одоо кофега өөхгүй байснаас дээрх гэж одоо би капучиногийн аянд хийсэн заяа. Тэгээд ингээд мэдээж эспрессог тийм сүйтэй кофе идэг аяганд хийхээр юм ёроол орон кофе болсон заяа. Би тэг ингээд аягны ёроолоор кофе авч гисэн заяа. Тэг ер нь бол би тухайд ингээд амар сандарч ирсэн л та яана гэд. Тэгтээ одоо ингээд байхгүйснаас дээрх гэж давж өгсөн заяа. Тэгээд тэгсэн чинь захирал мэдчихэд уурлсан юм шиг байгаа. Мэдээж уурлал та чи одоо өөрийнх нь кафе дээр ингээд хүн одоо тийм инфлюенсер одоо контент хийдэг хүн хурж ирсэн чинь нэг юм аягны ёроолоор кофе гээд хэрвээ жоохон муухай аштай ч юм уу тийм одоо инфлюенсер байсан бол энэ одоо юу юм уу гэж тэгэн штэ азар Мишель тэгч маань тэрэнд янз бүрийн комплейн хийгээгүй юм шиг үлээ. Тэгээд захирал ууралсан юм бэлээ. Тэгээ яг үндэ яг миний хийж чадах юм байгаагүй заяа. Яагаад вэ гэхээр угаасаа эспрессоны шотны аяга байхгүйсэн. Тэгээд тэгсэн чинь нөгөө нэг бариста ихч чинь хурж ирснээр бүр надад амар уурлаа заяа. Ёо чамаас бол захирал баахан загнууллаа. Аяга маяга юу ачаад яад ингээл бүр юм баахан загнал хаанаага тэр мэрийгээ олцоод яадны зааж өгөөгүй мэ хайшин мэшин гээд захирал яг намайг загнаагүй тэр нэг алхах баристаг загнасан юм шиг байгаа ингээд ажилчдаа сургаач юмын зааж өгөхгүй яасан юм бэ гэд тэр ихчийг загнасан. Тэгээд тэгсэн чинь тэр ихч хурж ирээд намайг загнаж байгаа байхгүй юу. Тэгээд тэр их надаас 2 л ихч байсан заяа. Тэг яг би 2 ихч гэсэн ингээд та гэж хүндэлтгэлээсэн л та. Тэгээд ахлах бариста гэдэг утгаараа гэсэн айгу хүндэлдэг байсан. Тэгэл баахан загнуулаад тэр бүр ингээд зүгээр хэлээд зогсчихгүй зэ бүр намайг бүр амар удаан загнасан. Тэгээ ингээд манай найзаа ингээд хаалгаар орж ирсэн чи би ингээд загнуулсан байжсэн заяа. Тэгээ ингээд манай найзаа бүр ингээд сандраад буцааг гарснаа. За үйлчлүүлэгч оруул ядаа загнахаа болох байх гэд орж ирээд ингээд захиалга өгөөд тэгэд манай найз орж ирээд гэхдээ манай найз тийм мэдгүй байгаа шүү дээ. Ингээд үйлчлүүлэгч орж ирсэн багт стил намайг загнасаар байсан заяа. Тэгэл бүр загнаж байгаа л гар авцсан. Тэгэл баг хизээч мэдгүй амар олон цагийн дараа орж ирсэн. Тэгээд яг үндэ тэр аяг нь хаана ирсэн бэ гэдсэн чинь доор агуулгат байсан. Тэгээд тэр агуулгат байгааг яаж мэдвэ те. Тийм байсан мэлээ. Тэгэл нэг тэг загинжсэн. Тэгэд ер нь тэр их чинь ингээд ажил ингээд яадаг байсныг дуртах юм бол
орой ингээд цэвэрлэгээ цугийгээ тарьдаг байсан бохгүй. Тэнгүүд тэр их яг хол гэртээ л байдаг гэсэн л дээ. Айгу хол гэртээ, яар магт гэртээ дээ айгу төгжирдэг гэсэн гэдгсэн. Гэтэ ингээд хоорондоо нэг ойлголцож болно да. Би ингээд хол гэртээ маа. Би ингээд яс хийх юм а хийжээд явчих болох уу гэдэг юм уу те. Тийм байхгүй. Ингээл тэгээ чи тэрийгэ цэвэрлчих, би нэгээ цэвэрлчих гэд тэгснэ. Одоо ингээд чи ядаж хогоо гаргаа явчих уу? Би ингээд төрөл явчлаа байхгүй шууд ингээд за би шалгаа очлаа гэж бүр юу ч хэлэхгүй төрөл гараа явчихдаг гэсэн. Тэгэл би нэг үлдсэн жижиг шажигнуудын хийсээр хагаад амар оройтч харьдаг ч юм уу. Тиймэрхүү амар ихсэн. Тэгээ би бүр амар дургуурдаг байсан. Тэгээ ингээд манах тортнуудаа 2 хоног ийм хугацаатай байдаг гэсэн бохгүй. Тэгээ ингээ 2 хоног юм бол агтлаад одоо 2 хоногс хэтэрсэн тортнуудаа өөрсдөө гэрлүүгээ авч иж болдог байсан. Манайх бусад газруу заавал хаях хэрэгтэй байдаг гэсэн юм шиг байна. Тэгээ бүр ингээ хайж байгаа зураг мураг авдаг. Тэнгүүт манайх болохоор тортоо гэрлүүгээ авч иж болдог байсан. Тэрнээс амар гоё юмсан. Би бүр нэг хэсэг манай гэрийнхэн бүр тортноос үүдсэн байсан зэ. Тэгээ манайх бүр амар гоё торттой зэ юу. Торт нь бүр oh my god амар гомдтой. Тэгэл гэсэн чинь нэг өдөр ингээд тэр өдөр битээр цуг гарч исэн. Тэгээд 2 хүн гарч байгаа юм бол тортнуудаа хувааж аваад явдаг хгүй. Ерөнхийдөө бол амар ойлгомжтой шүү дээ. Тэр өдөр үлдсэн тортыг 2 хүн ажиллаж байгаа юм чи 2 хүн хувааж аваад явна тийм үү. Тэгсэн чинь тэр өдөр ингээд нэг 6-7 торт байлуу та. Тэгсэн чинь нэг юм гаднаас хүүхд орж ирсэн бохгүй. Тэгсэн чинь тэр ихт ингээд тэр хүүхд амар татна. Өө сайн уу? Чи яагаад орж ирээгүй мэрээ ингээд амар юм татна ярьсан. Баян орж ирдэг л хүүхдээс юм шиг байгаа. Тэгээд тэгсэн чи торт авах уу гэдэг юм тэр өдрөөс бүх тортыг өгөө явуулсан заа. Надаас асуухгүйгээр ядаж асуувал болно шүү дээ ингээд энэ хүүхд ингээд орж ирд юм би ингээд амар хөрх хүүхд байгаа би нүхтэд ингээд өнөөдрийн тортыг өгөө явуулчих уу зүгээр үү гэд надаас асуусан бол яа гэх үү надаас бүр асуухгүй тэр өдрийн бүх тортыг тэр хүүхдэд өгөө явуулсан заяа. Тэгээд тэгснэ ингээд нэг юм хоёрхан ширхэг юм рулет гэх юм уу юм рол үлдсэн. Тэгээд тэгснэ тэр хоёрыг ингээд за намайг аваа гэж байгаа юм л үдээ өөрийнхөө одоо авч явах тортыг тэр хүүхдэд өгсөн болов гэсэн чинь тэр үлдсэн нэг ролныхоо нэг нь өөр аваа явцсан заяа. Ингээ надад нэг юм нэг ширхэг юм рол үлдсэн. Тэгээ би бүр амар гайхаад тэгснэ ингээ тэр өдөр бас ингээ төрүүл явцсан. Тэгэл би бүр амар урлаа. Ямар сонир юм бэ гэ. Тэгээ ер нь тэр үнтэй цуг ээлж нь гарах бүр амар сонир байдаг гэсэн ингээ юм ч ярихгүй тэгэл ингээл юм чимээгүй нэг юм жоох юм мин юм төв харцтай тэгэл юм ажлын байрны уур амьсгал гэсэн амар сонио. Тэгс хийж байгаа л 2 дахь сарда өөр ээлжтэй болоод ер нь бол тэр хүнээс ангиж ирж санаа амарсан. За тэгээд 2 дахь сарда би нэг ажлын 5 өдөр 3-аас орой 9 10 хүртэл ажилласан гэдгсэн шүү дээ. За тэгээд ерөнхийдөө манайх 9-гээд хаадаг билүү 8-гээд хаадаг билүү. Тэгээд цэвэрлэгийг явдаг гэсэн баггүй юу? Цэвэрлэгээ газ хийгээд дуусгах юм бол 9:30 9:40 ч юм уу гэж тарах үе байдаг. За тэгээд удах юм бол 10 өнгөрөөгөөд 10:30 заримдаа бүр 11 гэж тарах үе байсан заяа. Тэгэл ингээл 10 гэж тараал гэлөөгөө харих гэж oh my god амар түгжирдэг. За тэгээд би оройд хараад амар ядарсан байгаа ингээд хөлмөл өвдсөн байгаа шүү дээ. Тэгээд тэгэнгүүт угаасаа алхаж чадахгүй. Тэгээд таксидээ тэгэнгүүт гэрлөө нэг 10,000 гардаг гэсэн заяа нэг талын. Тэгээл өдөр бас заримдаа хоцорчгоо гэдэг такси юм бол дахиад 10,000. Тэгээ ингээд баг өдрийн 20,000 таксинд. Тэгээл такси тунгууд бүр битүү төвжрээ. Автобусыг гингүүтээс автобус нь пик түүжрээ. Тэгээд автобуснаас амар цөөх ирдэг. Заримдаа бүр автобус байдаггүй заяа. Тэгээд заримдаа үнэхээр ингээд таксич байхгүй, автобус ч байхгүй. Заримдаа үнэхээр алхах хэрэг гардаг гэсэн. За тэгэл бүр амар хөл өвдөл алхаал 120 хүртэл алхаа 120-оос суудаг ч юм уу. Тэгэл тиймэрхүү үед бас жоох хэцүү байдаг байсан. Гэтэ яг тэгэл цалин авдаг байсан болохоор хөө бас цалин нэлээд хөөрхөн. Бусад кафенуудыг бодвол бүр нэлээд өндөр баян баристад орон заяа. Тэгэл амар хөөрхөн цалин байлан аваад тэгэл яг өөрийнхөө юм хөдөлмөрөөр мөнгө олж байгаа болохоор тэгэл ядарсан ч гэсэн тэгэл ажилтдаг байсан. Тэгэл орой гоё торт дайрдаг байсан. Тэгээ өдөрт бас нэг үнгүү уух юм уух эрэхтэй. Тэгэл тэрнгээрээ заримдаа тэрийг уун заримдаа уухгүй. Тэгэл ерөнхийдөө бол тэр ажил бол амар гоёсан. Надаа яг удирдлагууд нь яг хамгийн том удирдлага одоо захирал одоо галтгоонд идэг хэчнэр хөрхөн ажтай байсан тул да тэр нөгөө халах баристаг твчиж чадсан гэж бодож байна. Тэгээд яг тэр баристагаас бусад хамт ажиллаж исэн хүмүүс ч гэсэн хөрхөн ажтайс учраас тэр ажил бол гоёсан. Тэгээд тэр ажилласаа яг Япон явахаар болоод JLPT энэ тэр өгнө гэдэг тэр ажилласаа 2 сар гараа ажиллаад гарсан. Нэрээ тэгээд тэр ажил бас нэг гоё юм байна заяа. Хоолны мөнгө гэж өгдөг гэсэн заяа. Тэг ингээд өдрийн 20,000 өгдөг. Тэг ингээд 7 хоногт 100,000 хоолны мөнгө өгдөг. Тэг би бүр тэнд ажиллах та өдөр болго амар гоё хоол нэр гадуур. Угаасаа нөгөө өглөө нь Японы сургалтын дээр үзэж агаад Японыг харж ирээд шууд ажил руу гаваад ажиллаад байсан байхгүй юу. Тэгээд тэнгүүт гэртээ очиж хоол идэх цаг гарахгүй дандаа гадуур болдог байсан. Тэгэл
ингээл 20,000 дээл бас цалин идэг байгаа. Ажил хийдэг цалинтай амар баян байдаг гэсэн. Ингээл ингээл гоё туртай юм аваад сайхан таксидж максидал тэгэл гадуур гоё хоол идэл. Ер нь бол тэр үе амар гоё идэг гэсэн. Бойлоо үзэж агаад Японд ирлээ. За тэгэхээр Японд ирээд хийсэн ажлаа ярья. Oh my god guys, нэг мэдсэн чинь бүр нар буутсан харанхуй болсон байсан мэн. Тэгээд гэрлээ асааж агаад өргөшүүлээд хий. Ер нь бол би нэг хүмүүс сонсож байгаа болохоор дүрс мөрсөн их хамаагүй байх гэж би бүр амар хөлмөлө гаргах амар тухтай яриад байгаа шүү дээ. За тэгээд Японд ирэхдээ би хэлний N4 төвшөнтэй ирсэн баггүй юу? N4 үзчихэд ирсэн. Гэтэ ирээд миний яриа бүр үнэхээр 0 байсан заяа. Би юу ч ярьж чадахгүй. Тэгээ хүний ярьж байгаа ч гэсэн амар муу ойлгож ирсэн заяа. Би ингээл N4-тэй за бараг очиод ерөнхийдөө ингээд юу ярьж байгааг гадралж ухаах, хөөрхөн ярьж ухах гэж бодсон чинь нөө би бүр юу ч ойлгохгүй, юу ч ярьж чадахгүй. Яг хичээл дээрээ багш нарынхаа яриаг ингээд гайгүй чвэ ойлгоод байгаа хэрний яг Япон хэл зааж байгаа хэлний бэлтгэлийн багш нарын яриа энгийн амьдрал дээр байгаа японочдын яриа гэдэг чинь өөр. Тэр хэлний багш нар чинь хэл мэдгүй хүмүүс зааж байгаа болохоор биднэрт ойлгомжтой байх үднээс амархан үг ашиглаад ойлгомжтой байдлаар удаан тайван ярина. Япон хүмүүс чинь тэгж бодохгүй шүү дээ. Шууд ингээл ярьдгаараа ярьцдаг. Тэгээ түнгөөд бүр юу ч ойлгохгүй. Эхний нэг сар бол бүр чих бүр таг ингээд таглцсан юм шиг амар хэцүү байсан. Тэгээл яг эхний нэг сар за одоохондоо л угаасаа ажил худлаа мэн. Нэг 2 сар болчоод би жоохон дасж агаад ажил хайж эхлэе гэж бодож исэн. За тэгээ би 4 сард ирчээд 5 сараас ажил хайж эхэлсэн. Тэгээ 5 сараас ажил хайж эхлээд би бүр амар газар ярьслага өгсөн заяо. Японд ингээд ажил хайдаг янз бүрийн аппликейшнуд байдаг, ийм аппликейшн байдаг. Тэгэл энэ аппликейшнуудээр баахан газар руу ингээд юм явуулаад эхлээл би бүр ингээд амар хатаг үлээ сүүл рүүгээ бүр ингээд баахан газар руу явуулаад би бүр ингээд дөрөв хаашаа явуулж байгаа ч мэдгүй явуулаадсэн заяо. Би ингээд зүгээр ингээд лайклж байгаа мэнэ гэж бодоод бүр баах юм ингээд лайклж байгаа л нэг товчлууд дарсан чи бүднрүү нь миний мэдээлэл очсон заяа. Тэгэл би андуураа дарсан штэ гэл тэгэл байжсэн чи баахан газраас ингээд нөгөө ярилцлагын линк ирээл за ингээд ийшээ орж ярилцлагынхаа өдрийг тавлаараа гэл баахан линк ирээл тэгэл би ингээд нэг тэднэр лөө орохгүйсэн. Тэгэл заримлуу нь орж линкэн дээр нь бүртгүүлчихэл тэгэл би хитэн ярилцлага өглөө нэг 4-5 ярилцлага өгсөн баха. Онлайнаар 2 ярилцлага өгсөн. Тэгээ очиж нэг 3 ярилцлага өгсөн бах. Нэг ярилцлагынхаа талаар ирнэ гэж байгаа мартсан байна. Би нэг drug store буюу одоо ийм ер нь бол маш олон бүтээгдэхүүн байдаг. Тэгээ хажуугаар нас ийм зардаг тийм дэлгүүрээд өгөхгүй юу. Тийм газар ярилцлага өгөх гээд орсон чинь яг ийм кинон дээр гардаг шиг яг энэ зураг шиг ингээд 3-4 үлээ зэрэгцээ суудсан заяа. Тэгэл нэг хүн ингээл эхнээс нь нэг асуулт асуугаад эхнээс нь бүгдээс нь асуугаад тэгсэн би бүр асуултын ч ойлгохгүйсэн. За тэгээ би ингээд хүмүүсийн хариулж байгаа хариултуудыг эхнээс нь сонсож байгаа тэгээ ер нь ингээд дагаж хариулаадсан заяа. Би бүр азар би яг захтан суудсан байсан бохгүй тэгсэн чи бүр ямар азар нөгөө захаас хэлсэн. Би тэгээ дандаа хамгийн сүүлд хариулж исэн. Тэр нь хүмүүсийн хариултнуудаас нь сонсож байгаа хариулаадсан. Тэгээ бүр амар сандарч исэн. Тэгснэ хамгийн сонин нэг хамгийн сүүлд нь тавтай морил гэж бөөндөө ингэж хэлсэн заяа. Тэр их чи ингээд тавтай морил гэж чанга орилсноо бид нэрийг бүгднийг нэг хэлүүлж үтсэн. Тэгж ингэж хэр чанга хэлж ин гэдгийг нь шалгаж авдаг байсан юм байсан амар сонио. Тэгэл очиод ярьцлага өгөөл. Тэгэл ерөнхийдөө би ингээд инээж чадахгүй гадсан гэх юм уу. Одоо Японч бүр ийм үүсвэлтэй ингээд ярьж байхдаа ч энийгээр ингээд юм инэн гэдэг нь айгүй чухал. Тэнгүүт би тийж юм худлаа инээж чадахгүй гадсан байхгүй. Тэгээд миний яриа ч гэсэн тэр үе жоох муу байсан, хэлж гисэн муу байсан. Тэгээ ерөнхийдөө миний бодлоор би нэгт инээхгүй байсан гологжсэн бах бас миний хэл жоохон гологжсэн бах. Тэгэл гэсэн чинь нэг газраас нэг юм танихгүй дугаараас залгаж ийна. Тэгэл би ингээл амар сандрал надад дуудлах авах бүр амар хэцүүсэн заяа. Зарим газрууд ингээд утсаар ярьж ярилцлагын цаг тавлах гээд надад тэр амар хэцүү заяа. Уг нь ингээд линкээр ярилцлагын цаг тавлаад ингээд онлайнаар болдог хгүй юу. Тэгээ би тэгч болохгүй юм бахтаа гэл. Тэгэл би тэр ингээд дуудлагыг авах яах гэж би бүр амар ботсон заяа. Тэгээ би яагаад авсан бэ гэхээр миний ярилцлагын хариу яж магадгүй гэж утсан заяа. Газрууд ингээд ярилцлага утсаар хариулъя ингээд хэрвээ залгах юм бол тэнцэн гэсэн үг хэрвээ залгахгүй бол тэнцээгүй гэсэн үг шүү гэдгсэн баггүй. Тэгэл би залгахаар тэний газраас хариу үгүй гэж бодоод авсан чинь ингээд тэр газраас холбогдож байна. Ярилцлагынхаа цагийг тоолох уу гэдгсэн заяо. Тэгэл би ингээл яаж ярина гэл би зарим нь ойлгохгүй заяа. Би ингээл менс зүгээд ингээ ярилцлага гэдэг үг нь ойлгож байгаа хгүй. Тэгэл за ярилцлага гэж тоглох байгаа юм байна гэд. Тэг ингээ хизээ юм бол гэлтгсэн чинь нэг юм сар хэлж байгаа хгүй. Тэгээ би сонсохдоо 6 сарын 1 гэж сонсон баггүй юу. Тэгэл би за гэд тэгэл уцаа тавиал за би 6 сарын 1-нд ярилцлаганд очих юм байна гэд. Тэгэл тэр өдрөө за гэл нөгөө уцаараа эвдэрхий хэлээрээ яриад
6 сарын 1-нд ярилцлаганд очивоо. Тэгээд гэсэн чинь нөгөө газар очсон чинь ийм нээлттэй хийгээгүй газар байсан бохгүй юу? 20 хэднэр нээлттэй хийн гэхэд арай нээлттэй хийгээгүй газар гээд тэлсэн чинь нөгөө нээлттэй их гэлбэр дотор ингээл бужигдсан заяа. Тэгэл юм баахан юм том хүмүүс нэрсэн юм презентацийн энэ төр тавиал нэг тийм өдөрлөг маягийн одоо юм сургалт тренинг маягийн болж исэн бохгүй юу? Тэгэл би очиод ингээл менс өгөхөр ирсэн юм а гэлтгсэн чинь нэг хүн за гэлтгснээ нэг ах хурж ирээл за ийшээ ивэ гэл намайг нэг газар руу дагуулчихвал юм хойдлохоо өрөөлө оруулаад нэг юм жижигхэн өрөөнд оруулаад заяа. Тэгэл за ийшээ суучих гээл тэгэл ингээл битээрээ тэгэл чинь тэр ах за гэл би юм юугаа CV-гээ аваад итсэн байсан бохгүй юу? Одоо ажлын газрын өргөдөл юу гэх юм бэ? Мэдээлэл аваад итсэн байсан. Тэнгүүт би очиод мэдээлэл бүлэх шаардлагагүйс угаасаа би очиод бүлэх юм бол тэр хандснуудыг ойлгохгүй гэдгийг мэдчихсэн болохоор өөрчлөлт аваад итсэн байсан. Тэр нь ч гэсэн надад амар байсан. Тэгэл тэгсэн чинь би ингээл аваад итсэн байсан. За гэл харсан. Монгол юм уу? Би ингээд монгол хүнтэй анх удаа уулзаж ингээл амар тэгээ заяа. Тэгэл тэгснээ ямар гоё юм бэ гэж үгээл Монгол гэлсэн бүр амар ингээл гайхаа сүгөө ингээл японочууд гэдэг заяа. Тэгэл амар тэгснээ би ингээл анх удаа монгол хүнтэй уулзсан юм болчих ингээл ингээл тэгэл би ингээл аль болох энийгэл ингээл амар гоё ярьчих мэрцэл амар ингээл бие барайл амар юм аль биеснэл байх гэж хитээсэн ингээл саяо гэл тэгдэг хгүй юу. Тэг би тэр үгийг мэдгүй зэ би ингээл одоо ингээл японоор гэл гэл тэгсэн чинь саяо гэл гараа гэдэг байхгүй тэнцэн гэсэн үг байсан байхгүй гэсэн чинь ингээд тэнцэн ингээд амар хүрхэн манай одоогоор бол манай тенчо буюу тэр дэлгүүрийг хариуцсан ахлагч одоо за монголоор баг менежер гэх юм уу салбар хариуцсан менежер байхгүй. Тэгээд чинь ингээд намайг ойлгохгүй байгааг мэдэр ингээд бүр надад ойлгуулах газаа ингээд тэнцлээ гэх ингээд бүр гар мараараа үзүүлээ заяа. Тэгээд тэгснэ ингээд дэлгэрэнгүй мэдээллийг би ингээд Японд Line ашигладаг хгүй Messenger, Facebook биш Line гэдэг аппликейшн ашигладаг. Тэгээд ингээд дэлгэрэнгүй мэдээллийг би Line-аар явуулнаа. Чи ингээд Line-аар над руу нэр төрсөн он сараа явуулчаарэ гэх би амар юм тайван надад ойлгохоор хэлж мэлээ заяа. Тэгээ ингээд тэнцлээ гэд. Тэгэл би тэнцэж байгаа юм бах та гэд. Би яг үндэ заяа. Ярилцлаганд очих хүртлээр би юунд ярилцлага өгж байгааг мэдээгүй заяа. Би ингээд нэрээ сонсчоод би супермаркет гэж утсан заяа. Би кассан дээр ажиллана гэж бодоод очисон чинь хоолны газар байсан заяа. Тэгэл би би хоолны газар ажиллах гээд ирсэн юм биш тэгээ мэдсэн заяа. Тэгээ би бүр ингээд югаач мэдгүй зүгээр ингээд санамсаргүй андуурч дараад тэгээд нөгөө утас залгасан чинь би миний өмнөх ярилцлагын хариу өгнө гэж бодоод утас авсан. Тэгээд ярилцлага бахаар нь банцсандаа ярилцлагынхаа цагийг товлцсон. Тэгэл за нэг юу комбини ч юм нэг дэлгүүрийн кассны ажил гэж бодоод очсон чинь ресторан байсан заяа. Тэгээд ерөнхийдөө нэлээд гайгүй ресторан байсан. Тэгээд цалин ч гэсэн амар өндөр заяа. Тэгээд манай сургуультай амар ойрхон бүр амар юм төгс газар байсан заяа. Тэгэл би чинь 6 сарын 1-нд очиж байгаа шүү дээ. Тэгэл тэгсэн чинь нээлт нь 20 эднэр гээд тэгээ би ингээ нэлээд хэдэн өдөр хүлээх болчихж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь 6 сарын 11-нд ч билүү дээ. 7-нд ч билүү ямар ч байсан 7 хоногийнхан дараа надаа мэйлээр ингээд маргааш чиний ингээд ярилцлага өгөх өдөр шүү гэдэг мэйл юм сануулга мэйл ирсэн заяа. Би тэгсэн бүр ярилцлагынхаа өдрийг андуураад очсон байсан. Би нөгөө ингээ уцаар ирсэн. Тэгээ уцаар ярихдаа хэлсэн өдрийн буруу сонссон байсан юм шиг байгаа. Японоор хэлсэн би тэрийг нь ойлгоогүй буруу сонссон. Тэгээ би бүр ярилцлагынхаа өдрийг андуураад очсон байсан заяа. Тэгээ тэгсэн ингээд намайг тэнцүүлсэн. Тэгээд би нэлээд удаа хүлээгээд 6 сарын 25-наас ажиллаж эхэлсэн. Тэгээ одоо хүртэл ажиллаж байгаа гэдэг чинь би ингээд 6 сар ажилласан байна. 12 сарын дунд гэдэг чинь ингээд бараг 6 сар ажилласан байна. Тэгээ манай тенчо буюу менежер бүр үнэхээр гоё аштай хүн заяа. Манай менежер болохоор Хонконг хүн баггүй юу? Тэгээд Япон бүр амар сайн заяа яг юм. Япон би ингээд хараад Япон хүн гэж бодсон. Тэгээд тэгсэн чинь нэр нь ер нь Японд ингээд гадаад хүний нэр катагана гэдэг арай өөр үсгээр бичсэн байдаг байхгүй юу? Япон хүний нэр болохоор ханзаар байдаг. Гадаад хүний болохоор ингээд юм үсгээр байдаг гэх юм уу? Арай юм өөр үсгээр бичдэг. Тэр нь гадаад хүн гэдгийг шууд ингээд нэрийг уншаад ойлгомжтой байдаг. Тэгээ манай менежерийн нэр бас тийм гадаад хүний нэр шиг байсан байхгүй юу? Би тэг гайхаад яагаад ийм байд юм болоо? Гадаад ажилчдаа уншихад амар гэдэг ийм нэртэй тийм бахтайг би амар гайхдаг гэсэн. Тэгсэн чинь угаасаа гадаад хүн лээсэн юм хэлээ л дээ. Тэгээд тэгсэн чинь Японд ирээд бараг 7-8 жил болж байгаа гэлөө дээ. Тэгээд тэгснээ 7-8 жил болж байгаа хэрнээ ингээд газрын салбарын менежер энэ төр болсон амар мундаг. Тэгээд тэгснэ ингээд Япон амар мундаг яг юм зүгээр л яг юм уугуул Япон хүн шиг сонсогддог. Тэгэл өөрөө гадаад хүн болохоор тэр юм уу гадаад ажилчтайгаа бүр амар гоё харцдаг. Над мот бол бүр амар гоё харцдаг. Бүр үнэхээр гоё удирдлага. Ийм амар юм хүндэтгэлтэй харцдаг гэх юм уу. Би яг Японд ирээд ийм дээд албан тушаалтай хүмүүсээс
яг хамгийн анхны миний ингээд ажил олгож байгаа шүү дээ. Тэгэл Япон хүмүүс бүгдээрээ л ийм байд юм байна гэж бодсон. Тэгэл бүр Япон хүмүүс ямар гоё юм бэ гэж бодсон чинь яг үнэхээр тэр манай менежер яг онцгой тийм гоё аштай хүн байсан юм билээ. Тэгэл би ер нь бүгд ийм байд юм байна гэж бодчихъя. Тэгсэн чинь би 2 дахь ажилд орлоо. Яагаад 2 дахь ажилд орсон бэ гэхээр энэ ажлаас маань би 7 хоногт 28 цаг ажиллах хэрэгтэй. Тэгсэн чинь энэ ажлаас маань ерөнхийдөө нэг 15 6 цаг ажиллаад цаг нэмж өгөхгүй гацсан баггүй бид үг ингээд би ингээд жоохон илүү ажилламаар байна гэдгсээр ингээд өөр цаг байхгүй байгаад байна. Тэгээ яг халуун зунаар яг тэр үе таарсан. Тэгээд ингээд халуун зун байгаа учраас шүлний газар ахгүй манайх юм хот потны газар. Тэгээд ийм шүл гардаг газар болохоор ингээд халуун зун үйлчлэгч айгу багтайгаад байна. Уучлаарай ингээд цаг өгөх боломжгүй байна. Зарим өдөр ингээд та ядаг амрааж байгаа шүү. Тэгээд би за ер нь өөр ажил давхар хийж тарах юм байна гэд. Тэгээд буудлын одоо хүлэн авалтан дээр зөөгч хийдэг тийм ажилд орсон. Яадаг вэ гэхээр одоо ингээл буудлуудын ийм том хоол заалнуудад ийм янз бүрийн хүлэн авалт болдог шүү дээ. Одоо байгууллагын уулзалт гэдэг ч юм уу, одоо байгууллагын шинжил эсвэл хурим хүлэн авалт, найр гэдэг ч юм уу те. Тиймэрхүү ивент олонгууд одоо уух юм хоол мол зүүдэг тийм зөөгч сервис үзүүлдэг хүн гэсэн үг байхгүй юу. Тэгээд Монгол хүмүүс бүр амар хийдэг. Би бүр тэр ажилд ороод бүр амар монголчуудад таараад би бүр гайхсан. Тийм их монголчууд ерөөс хараагүй. Тэгэл энэ тутан дандаа монголчууд байдаг заяа. Монголчууд аягүй хийд юм билээ. Тэр ажилд ороод ер нь бол японочууд бүгд гоё биш ааштай биш юм байна гэдгийг ойлгосон. Яг зарим одоо яг үнцэн ажилтнууд нь амар муухай ааштай байдаг. Зарим бүр ингээл амар заянда гадаад хүн гэхээр тэдэм яд ингээл амар юм тэгээчтэй ингээчтэй гээл жоохон хашгирж чанга ярьдаг ч юм уу ингээл амар өгөлдөг ч юм уу те. Зарим нь бол айгүй гоё арцдаг, зарим нь ингээл гоё тайлбарлал угаасаа л энэ олон хүндүнд ирэнтэй бараанда янз бүрийн юм байгаа. Тэгээд яг мэдээж яг би яг нөгөө эхний ажлаа хийгээд цуг ажиллаж исэн хүмүүссэн бүр үнэхээр гоё штайсан байхгүй юм. Эмэнэрч байсан, үеийн залуучууд ч гэсэн бүр амар их байсан. Бид ерөнхийдөө дандаа Япон хүмүүстэй ажилладаг байсан. Өглөөний ээлжинд гадаад хүмүүс нэх байдаггүй, дандаа Япон хүмүүстэй байдаг байсан. Тэгэл бүгдээрээ л амар гоё ааштай. Тэгэл би японочууд бүгдээрээ л гоё ааштай юм гэж бодсон чинь яг нөгөө буудлын ажил дээр очисон чинь хэгийн мэрэнтэй бараантай янз бүрийн хүмүүс байсан. Тэгэл буудлын ажил бол амар ядарсан анх би бүр хийж үзэл хамгийн анхд гарч явахад би 2-оос шөнө оройны 11 хүртэл ажилласан байхгүй юу. Тэгээд ингээд 11 гээд тараад манай гэрээс яж явах айгүй хол Токиогийн ингээд буудлуудаар хийс ажилладаг. Тэгээ манай гэр чинь Токиогоос нэг цагийн зайтай байдаг. Тэгээд дөнгөт ажлын газраас бараг цаг 30 минут заяа гэрлөө. Тэгээд 11 гээд тарангуут ингээд сүүлийн диншата уралдан барин ирээд тэгээд манай хикинээсээ бараг 30 минут 20-30 минутын зайтай. Тэгээд орой шөнө 11-12 үед бол автобус зогсчдаг. Дөнгөт би ингээд буудлын дээр ингээд 7-8 цаг зогсдог заяа. Ингээд ямар цуух боломж авахгүй. Тэгээ ингээд зогсон тэгээ яж яах тийм хавтгаа юм балерина өмсдөг юм хавтгаа болтой гуталтай хөлбөр амар өвддөг заяа. Тэгээ бүр тийм амар өвдсөн хөлтэй тэр нөгөө дэншаны одоо метроны галт тэрнийхээ буудлаас гэрлүүгээ 30 минут талхан гэдэг oh my god бүр яг тамшиг байсан заяа. Тэгэл бүр амар одоо ч гэсэн надад хэцүү байдаг яг тэр ингээл хөл амар өвддөг. Тэгэл дандаа ер нь тийм хүлэн авалтч мэдээж орой л олон тэнгуү дандаа орой тардаг. Тэгэл орой яг нөгөө галерныхаа буудлаасаа гэрлүүгээ алах бол амар ядардаг. Тэгээ яг уу бас цалин өндөр. Гэтэ манай тэр шүлний газартай адилхан цалинтай. Тэгээ яг шүлний газартай харьцуулах юм бол манай шүлний газар бол амар гоё. Тэгээд шүлний газар маань надад яг миний хүсэж байгаа цагийг өгөхгүй болохоор яалтчгүй 2 ажил зэрэг хийж байгаа. Тэгээд би одоо шүлнийхаа газрын менежертэй жоохон яриад ингээд дахиад ажилламаар байна. Би ч одоо 6 сар ажиллачлаа шүү дээ. Тэгээд ерөнхийдөө цааш ажиллах бодолтой байгаа. Миний цагийг жоохон нэмээд өгөөч гэд жоохон цагаа нэмүүлээд нөгөө буудлын ажлыг ер нь бэлий гэж бодож байгаа. Тэгвэл яг миний хувьд бол жоохон ядраад хичээл одоо маргааш нь хичээлтэй байлаа гэхэд хичээлтэй жоохон анхаардгүй ч юм уу тийм хичээлээсээ илүү ажилдаа анхаарал хандуулаад байгаа болохоор миний гол зорилго хичээл учраас тэрийгээ бэлдэм үү гэж бодож байгаа. Тэгээд зөвхөн тэр ресторанда хоолныхаа газартай ажилт юм уу гэж бодож байгаа. За тэгээ миний experience нэг иймэрхүү байна. Тэг яг буудлын ажил дээр нэг гоё юм гэх юм бол монголчуудаа бас тарахаар гоё монголчуудаа таардаг. Тэгээд хөр хүмүүстэй таарад бас цуг ажиллахаар цаг бас хурдан явдаг. Тэгээд заримдаа бас жоохон сонин монголчуудтай таарна. Тэгэл ер нь
Угаасаа л энэ олон хүн дунд ирэнтэй бараантай янз бүрийн хүмүүс байгаа. Тэгээ бүгдээрээ надад таалагдах албагүй. Би бүгдэнд нь таалагдах албагүй. Тэгээл зохицоол амьдрна. Тэгэл ер нь бол тэрийг ойлгож байгаа. Ямар ч байсан яг тийж ядарсан ч гэсэн ажиллаад цалин орж ирээд өөрөө тэр мөнгөө аваад тэр мөнгөөрөө ингээд дуртай юм аваад ч юм эсвэл ингээд одоо байр марийнхаа түрээсээ өгөөд яг юм би өөрийнхөө мөнгөөр амьдрчин гэдэг мэдрэмж нь бас амар гоё идэг. Тийм учраас тэгээд ядарсан ч гэсэн хийдэг. Тийм л энэ да. За тэгээд тайттай сайхан чилчлаа. Хэрэгтэй байсан юм уу хэрэггүй ч байсан юм мэдгүй. Таад хантай байсан бас ямар нэгэн жоохон ч гэсэн ойлголт авсан байх гэж бодож ийн Японд ажил хийх талаар ч юм уу те. Тэгээд өөр бас гоё шинэ ажил хийж үзээд бас ямар нэгэн experience хийх юм бол бас тэрийг хуваалцнаа. Тэрөө энэ бичлэгийг үзэж байгаа миний инстаграмыг дагдаг бол миний инстаграмыг дагаарай. Би инстаграм дээр илүү их идэвхтэй байдаг. Арай илүү их идэвхтэй рeel бичлэг, стори оруулдаг учраас миний инстаграмыг дагаад надтай илүү ойрхон байгаарай. Тэгээд энэ удаагийн бичлэг маань энэ хүртэл үзсэн баярлалаа. Баяртай.